Долоон ногоон өндөгтөө доглон шаазгайн үлгэр. Эрт үр цагт долоон ногоон өндөгтөө доглон шаазгай амьдран суудаг байжээ. Гэтэл нэг өдөр үнэг хурж ирээд шаазгайгай өндөрнөөсөө нэгийг өгөөч би идий гэхэд шаазгай би өгөхгүй гэж гин. Үнэг чамайг өндөрнөөсөө өгөхгүй бол алсын тоосоо гаргана алтан улаасыг чинь хугмөргөн гэжээ. Шаазгай айгаад нэг өндгөө өгчээ. Ингээд үнэг өдөр бүр ирж айлгаж авсаар байтал шаазгай ганцхан өндөгтөө үлджээ. Шаазгай уйлаад сууж итэл нэг охтон гарч ирээд та юунд ингэж уйлаа вэ гэж асуужээ. Шаазгай би долоон өндөгтөө байсан юм. Гэтэл үнэг хурж ирээд өндөрнөөсөө өгөхгүй бол алсын тоосоо гарган алтан улаасыг чинь хугмөргөн гэхээр аргагүй нэрхэнд өгсөөр одоо ганцхан өндөгтөө үлдлээ гэж гин. Охтон шаазгаад үг зааж чи одоо өндөрнөөсөө өгөхгүй гэж хэлээрээ. Ингээд үнэг үрдийнхаа хэлдэг үгээ хэлнэ. Харин чи алсын тоос гаргадаг туурайчин нэлөө алтан улаасыг минь хугмөргөдөг эвэрчин нэлөө гэж асуугаарай. Ингээд үнэг энэ үгийг чамд хэн зааж өгөөвэ гин тэгтэн би өөрөө бодлороо унтан ухааннаруу санан санааруу гэж хэлээрээ гэжээ. Хаашин үнэг ирээд үлдсэн ганц өндгөө өгөөч гэхдээ шаазгай өгөхгүй гэв. Тэгвэл алсын тоосоо гарган алтан улаах хэсэг чинь хугмөргөн гэхэд шаазгай алсын тоос гаргадаг туурайчин нэлөө алтан улаасыг минь хугмөргөдөг эвэрчин нэлөө гэж гин. Чи нүгийг хэнээс сонссон юм хэл гэхэд шаазгай би өөрөө бодлороо унтан ухааннаруу санан санааруу гэж хариулжээ. Үнэг хэн зааж өгснийг хэлэхгүй бол би үнийний 13 мэхэ хэрэглээд бариад дидлээ гэж сүрдүүлэхэд шаазгай айхтаа тэр нөхөн дэдэг охтон зааж өгсөн юм гэжээ. Үнэг охтны нөхний амсар дээр ирээд охтныг дуудаж гин. Охтон би хогоо цэвэрлэж байна гэв. Үнэг хэсэг хугацааны дараа дахин дуудахад охтон би толио артж байна гэж хэлж гин. Үнэг хэсэг хугацааны дараа дахин дуудахад охтон толгоогоо цохилгож гин. Үнэг толгой нэм хөөрхөн байгаа юм чинь цээж намар хөөрхөн байгаа бол гэхэд охтон цээжээ гаргажээ. Үнэг цээж нэм хөөрхөн байгаа юм чинь бүксэн намар хөөрхөн байгаа бол гэхэд охтон бүксөө гаргажээ. Үнэг бүксэн нэм хөөрхөн байгаа юм чинь сүүл ямар хөөрхөн байгаа бол гэхэд охтон сүүлээ гаргажээ. Үнэг ийм хөөрхөн битэй юм чин хадан дээгэр бүг гүхэн яасан хөөрхөн бол гэхэд охтон бүг гүх гэтэл үнэг өмхээд авчээ. Чи өмөр гэж идэл өмхий байдаг юм шүү. Ангар гэж идэл амттай байдаг юм шүү. Гисэн дүнэг охтны хэлсэн ёсоор ангар гэж идэх гэтэл амнаасаа охтноо гаргаад алдчихжээ. Энэ явдлаас хойш үнэг ахиж шаазгаад ирж өндгийн ч гуйсангүй харин шаазгаа нэг өндөгтөөгөө амар сайхандаа жаргаж гинэ.